өдрийн мэнд хүргэе үзэх сонсогчдоо би өмгөөлөгч Болд Эрдэнэ байна. Та бүхэнд терминал 1 тэг хөтөлбөрийн хууль эрх зүйн болон шинэ дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. Бид өнөөдөр гэр бүл хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн талаар ярилцах болно. Үзэгч сонсогчдоо сонирхуулж хэлэхэд 2024 оны 6 сарын 5-нд их хурлын чуулганы нэгдсэн уралдаанаас шүүх байгуулах тухай хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс Монгол улсад нийслэлд гэр бүл хүүхдийн хэргийг дагнасан анхан шатны шүүх, улсын хэмжээнд болохоор гэр бүл хүүхдийн хэргийг дагнасан давзаалдах шатны шүүх байгуулахаар шүүх байгуулах тухай хууль тусгасан байгаа. Өнөөдөр манай студид зочноор Монгол улсын дээд шүүхийн иргэний эргийн танхимын шүүгч Зол Заяа хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе, нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч оролцож байгаад баярлалаа. За сайн байна уу? Сайн оролцож байгаадаа баяртай байна. Юуны өмнө та манай үзэгч сонсогчдод зориулаад өөрийгөө нэг танилцуулаач. Одоо энэ эзэмшсэн мэргэжил салбар та хэддэг жилдээ ажиллаж байна? Ажил амьдралынхаа гарааг хаанаас эхэлж байв гэх мэтчлэнгээр. Би сургуулаа төгсөөд ер нь шүүхэд ажилласан. Бичээчээс эхлээл нарийн бичиг хийсэн. 2000 оноос хойш шүүгчээр ажиллаж байна. Шүүгчээр анх томилогдоод ер нь бол эрүү иргэний эргийг шийддэг байсан. Тэгээ 2004 оноос ерөнхийдөө мэргэшээд иргэний эргийг одоо 2004 оноос хойш ингэж шийдээд явж байна. Одоо ингээд анхан шатны шүүхээсээ давзаалдах шатны шүүхэд одоо улсын дээд шүүхэд ингээд ажиллаж байна. Баярлалаа. Нэвтрүүлгийнхаа үндсэн сэдв рүүгээ орё гэж бодож байна. Монгол хэлний тайлбар төлөөс гэр бүл гэдэг нэр томьёог тодорхойлж харах юм бол гэрийн доторх хүн ам гэж тодорхойлдог юм байна. Ер нь хууль зүйн талаас гэр бүл гэдэг ойлголтыг юу гэж тайлбарладаг юм? Та энийг нэг энэ талаас гэр бүл гэдэг нь энийг хэлдэг юм а гэд энгийнээр тайлбарлаад өгөөч. Ер нь бол гэр бүл гэдэг бол хүний амьдралын хамгийн анхдагч орчин. Хүн одоо төрнө. Гэртээ одоо тэр гэртөө төрөөд одоо өсөж, хүмүүжих. Тэгээд одоо зөв хүн болж өсөх ингээ бүх анхны одоо орчин бол гэр бүл байдаг. Тэгээд одоо зөв хүн болж хүмүүжих юм бол тэр хэмжээгээр нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг. Ийм л одоо амьдралын нэг хэсэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр угаасаа энэ гэр бүлээс гадуур ангид нэг ч хүн оршин амьдрах бол боломжгүй. Тийм. Яг хууль зүйн үүднээс нь аваад үзэх юм бол гэр бүл гэдэг бол зөвхөн одоо хоёр хүний сэтгэл санааны холбоо биш. Эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг юм хувийн эрх зүйн харилцаа. Тэгвэл бусад харилцаанаас маш онцлог. Энэ харилцаа бол одоо ёс суртахууны болон одоо эрх зүйн хэм хэмжээний юм хослол шинжийг агуулдаг ийм онцлогтой. Тэгээд энэ харилцаанд зөвхөн гэр бүлийн гишүүд гэдэг тусгай субъект оролцдог. Энэ субъектүүдийн харилцаа бол одоо хоорондоо одоо хайр, халамж дээр тогтдог, итгэлцэл дээр тогтдог. Ингээд тодорхой үүрэг хариуцлагыг хүлээдэг ийм онцлог ийм харилцаа байдаг. Ер нь бол ингээд хуулиар тодорхойлцсон байдаг л да. Яг гэр бүлийн тухай хуульд гэр бүл гэдэг бол гэрэлтэй батлуулаад түүнийхээ үр дүнд одоо эд төрөнгийн амны болон эд төрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдралтай гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэдэг ингээд тодорхойлцсон байдгийг. Тэгээд зүгээр энэ тодорхойлтоос харахад бол гэр бүл гэдгийг бол хууль зүйн үүднээс нь тодорхойлцсон харагдаж байгаа. Баярлалаа. Тэр ч утгаараа манай улсад гэдэг юм уу, манай нийгэмд гэр бүлийн харилцаа маш чухал. Үндсэн хууль дээр болохоор гэр бүл их нялхас хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэд тусгацсан байдаг тийм. Дараагийн асуулт болохоор түрүүн дурдлаа гэр бүл хүүхдийн хэргийг дагнасан шүүх байгуулагдаж байгаа тийм. Энэ шүүхийг байгуулах болсон шалтгаан үндэслэл нь одоо юу юм бол та энийг юу гэж харж байгаа вэ? Одоо саяхан өмнөх асуулттай ч гэсэн холбогдно. Ер нь бол гэр бүл гэдэг бол нийгмийн үндсэн нэгж. Одоо энэ дээрээс л одоо хувь хүн яаж хүмүүжих вэ? Тэгээд тэрүүгээрээ дамжаад нийгэмд ямар хүмүүс бий болох вэ гэдэг энэ одоо том суур харилцааг бол аль ч улс орн бол
хүлээн үндсэн одоо нийгмийн үндсэн нэгж шүү гэдгийг хүлээн зөвшөөрөөд үндсэн хуулиараа хамгаалаад за зөвхөн үндсэн хуулиарч биш иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй гэдээ бусад нийгмийн хамгаалал ингээ бусад хуулиар ингээ хамгаалж байгаа байхгүй юу? Энэ бол зайлшгүй шаардлагатай ийм эрх зүй ойлголт юм. Тэгэхээр энэ хүрээнд угаасаа энэ гэр бүлийн асуудлыг, хүүхдийн асуудлыг дагнаж шийдэх нь яг тэр нийгэмд хамгийн одоо зөв юм байна гэдгийг бол аль ч улсаар хүлээн зөвшөөрөөд одоо угаасаа дагнаад явж ийн л да. За өдөө болтол манайд бол ингээд шүүгч нар ингээд хэрэгээ шийдэж чинь эрүүгийн эргийг шийдэхдээ бус насан турш хүмүүсийнхтэйгээ хамт шийдээл явж чинь. За иргэний эрх зүйн маргаанд бол гэр бүлийнхаа төр холбогдох маргаануудыг шийдээд явж чинь тий. За ялангуяа тэр эрүүгийн эрх одоо хэрэг шийдвэрх ажиллагаанд насан турш хүмүүстэй хамт шийдэх. За тэгээд тэр энэ тохиолдолд одоо хүүхдийг ялгаж хүүхдийн тэр сэтгэл зүг ойлгоод тий зөв ингээ шийдээд явах тэр одоо алхам нь арай тийм одоо хязгаарлагдмал гэх юм уу да. Яг ингээ хуульчлаг хэдийгээр тэрийг шүүгч нар мэдрээд байгаа ч гэсэн хуульчлаг учраас ер нь бол бас алдаатай тохиолдлууд бол зөндөх гарна шүү дээ. Тэрийг ч гэсэн одоо өнөөдөр ингээд бид нар хэлэлцээд судлаад явж байна. Тэгээ энэ утгаараа гэр бүлийн одоо дагнсан шүүх байх ёстой гэдгийг бол ярьж байсан. Тэгээ одоо ингээд хуульчлагдаад 26 оны 1 сарын 1-ээс одоо ингээд үйл ажиллагаагаа явуулах гэж бэлдээд байж байгаа шиг байна. За гэр бүл хүүхдийн эргийг шийдвэрлэх дагнсан шүүх маань болохоор ямар төрлийн хэрэгүүдийг хянан шийдвэрлэх юм бол? За одоогоор бол эрүүгийн насан туршийн хүүхдүүдийн эрүүгийн эрэг. За насан туршсан ч гэсэн нэг өсвөр насны хүүхд гэж байгаа шүү дээ. Тэгээд тэдгээр хүмүүсийн холбогдсон хэрэг эрүүгийн эргийг шийдвэрлэн, зөрчлийн эргийг шийдвэрлэн. Тэгээд иргэний эрх зүйн маргаанаа гэр бүлийн холбогдлолтой маргааныг шийдвэрлэнэ гэсэн ийм байдлаар явж байгаа. За хуулийн төсөл болохоор ийм байдлаар явж байгаа. Ер нь одоо яг шүүхтэр бол энэ төрлийн маргаануудыг яаж шийдвэрлэхийг та манай иргэд үзэгчд тайлбарлаад өгөөч. За мэдээж салбараараа шийдэл явж байгаа. Тэгээ эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн насан туршийн хүүхдүүдийг бол одоо тэр холбогдох хэргийн шийдэл явж байна. За иргэний эрх зүйн маргааны хувьд гэр бүлийг цуцлах, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоох. За эдгэрэнгийн маргааныг ингээд иргэний хэргийн шийдвэрлэх хууль зааснаар ингээд тус тусын одоо харьяалын дагуу шийдээд явж байна гэсэн үг. За дараагийн асуулт болохоор за дагнсан шүүхтэй болох ч байгаа тий. Тэгэхээр нөгөө дагнсан шүүхтэй болохын цаана бас юм дагнсан мэрэгшсэн шүүгч нар гэдэг ойлголт байх. Тэгэхээр энэ хууль хэрэгжээд явхлаараа за шүүгчийг мэрэгшүүлэх тал дээр хэрхэн яаж ажиллахаар тусгагдсан байгаа бол? За одоо бол яг энэ бид дагнсан шүүхийг байгуулах бэлтгэл ажилтай холбоотой зүйлийг та асууж байна. За энэ бол үнэхээр чухал гол зүйлийн нэг. За энэ тэрнээс гадна маш олон асуудал байгаа. Одоо энэ гэр бүлийн дагнсан шүүх байгуулахад хуулийн тусдаа одоо бие даасан процессын ямар хууль байх юм те эсвэл одоо байгаа энэ эрүүгийн хэргийн шийдвэрлэх тухай хуулинд бас насан туршийн хүүхдтэй холбоотой эргийн шийдвэрлэх ажиллагааны тусгай журам байна. За иргэний эргийн шийдвэрлэх тухай хууль, гэр бүлийн тухай хуулийг хянан шийдвэрлэх бас тусгай журмууд байна. Энэ журмууд нь тусдаа бие даасан процессын хууль болох юм болов энд өөрчлөлт орох юм болов гэд энэ байдал бас тодорхой бос байгаа даа. Яагаад гэвэл альва одоо ажиллагааг хийх шүүх шийдвэр гаргахад процесс бол тодорхой байх хэвээр. Тэгжиж угаасаа энэ ажиллагаагаа шүүгч юм шүү дээ. Шүүгч үзмжээрээ ямар нэгэн ажиллагаа явуулж чадахгүй. За нэг хоёрдугаар тэр гэр бүлийн дагнсан шүүхийг байгуулах тэр орчин нөхцөл бол бүрдсэн байх хэвээр. За одоо жишээлбэл Сингапурын шүүхэд гэхэд гэр бүлийн шүүхт ингээл ороход ерөөсөө тэнд шүүх гэдэг ямар ч тийм мэдрэмж бол байхгүй гэж байгаа байхгүй юу? Яг ингээл нэг хүүхдийн байгуулах ч юм уу, хүүхдийн цэцэрлэг ч юм уу нэг тийм газар орж ирж байгаа юм шиг. За тэгэл тэнд байгаа хүмүүсийн харьцаа байгаа тэр нөхцөл байдал ингээл бүгд ингээд тэр орчныг бүрдүүлсэн. За ядаж тийм биш байлаа гэхэд ямар ч байсан хүүхдийг одоо сэтгэл зүйд нөлөөлөхгүйхэн шиг тийм ээ. Нэг тийм одоо орчин заавал байх хэвээр тэр одоо бүрдсэн гэвэл одоо яг одоогийн байдлаар бол огт яригдаагүй ямар хаана ямар үйл ажиллагаа явуулах нь тэр нь тодорхой байна. За дараагийн бас чухал юм нь одоо яг сайн таны асуусан шүүгч мэрэгсэн байх хэрэгтэй гэдэг бол за энэ бол үнэхээр
одоо чухал асуудал. Одоо өнөөдрийн байдлаар шүүгч нар мэрэгшээгүй учраас ингэж шийдэд байна гэж ярьж болохгүй. Бага хэмжээндээ бол шийдэд яваад байгаа. Тэгэхдээ одоо эрх зүйн салбарын аль нэг хэсгийг ингэж дагнаад тий бүр ингэж онлын суур ойлголтоос эхлээд одооны харилцаанд одоо зорилго бий болох тэр одоо харилцаанд байгаа тэр шинэ мөн чанар эрх зүйн үр дагаврууд ямар байх ёстой вэ? За олон улсын жишгээр үзэхээр юунд болохгүй байна гэд маш өргөн хэмжээнд судлаад одоо тэр талаар мэрэгших гэдэг бол маш чухал. Тий. Тэгэхээр тэр шүүгчийн хувьд бол одоо мэдлэг ур чадрын хувьд тийм бахаас гадна процессоо явуулахад хүртэл одоо бас өөрчлөгдөх ёстой болж байгаа байхгүй юу? Тий. Яаж хүүхдтэй харьцах вэ? Ямар үгэлгээр харьцах вэ? Тэр одоо шүүгч гэдэг нэг тийм амар одоо тусгаарлагдсан нэг хүн айх ч юм уу тий болгоомжлох тийм нэг одоо тийм үзэгдэл байх эсвэл байхгүй юу. Тэгэхээр энэ бүх байдлуудаас үзэхэд бол мэдлэг ур чадвар процессоо явуулах гэдэг энэ талаар бол шүүгч бол мэрэгсэн байх хэрэгтэй. Тий. Яг одоо мэрэгшүүлэх чиглэлээр бол шүүх өөрийнхөө хэмжээнд л нэг сургалтаа явуулах хэмжээнд л байна. Үнэнийг хэлэхэд. Яг ингээд нэг одоо төрөөс анхаарад тий энэ хүмүүсийг бэлтгэх юм шүү. Яаж бэлтгэх вэ? Одоо бусад улсын шүүхтэй танилцуулах уу, судлуулах уу? Одоо сургалтыг өргөн хэлбэрээр зохион байгуулах уу гэд ийм ажлууд бол тэгэхээр хэрэгтэй л байгаа. Тий, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх үү гэд тий ер нь бол сургалтуудын хувьд бол шүүх өөрөө хийгээ явж байна гэдэг чинь нөгөө илүү хууль хэрэглээ тал руугаа л төлөх байгаад байгаа тий. Тэгээ бас жоохон өөрчлөгдөх ёстой. Одоо яг шүүх шийдэж байгаа. Гэхдээ бас өөрчлөгдөх ёстой бол тийм зүйл анзаарэгдэж байгаа. Тий. За ер нь энэ шүүх байгуулагдаад хэрэгжээд гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлээд эхэллээ явлаа гэж бодоход за яг шүүхөр үйлчлүүлдэг иргэдэд те ямар даваа тал ач холбогдол хүрэх бол та тэрийг юу гэж харж байгаа вэ? Даваа тал бол маш их бий. Тий яг шүүх одоо яг мэрэгжлийн үүднээс зөв ажиллаж эхлэх юм бол гэр бүлийн маргаан тэр хэмжээгээр зөвл шийдэгдэх баг. Тий яг оновчтой зөв шийдэгдэнэ. Тийм тэр гэр бүлийн маргаанд одоо хамгийн одоо хэцүү асуудал нь жишээлбэл хүүхдийн асрамж байдаг. За хүүхдийн асрамж бол үнэхээр хэцүү. Өнөөдөр энийг хялбар гэж хэн ч хэлж чадахгүй, ямар ч үгж чадахгүй. Тэгэхээр хоёр одоо жишээлбэл эцэг эх нь хоёулаа л орлоготой ажил хөдөлмөр эрхэлдэг одоо гэр оронтой байна гэл хүүхдээ аль хэл нь авъя гэж яхад энэ бол энэ тохиолдол одоо хүнд нь үлдээх вэ гэдэг бол маш одоо олон зүйл судалж ийж, олон зүйлийг мэдэрч ийж ингэ шийдвэрлэдэг асуудал. Гэр бүлийн дагсан шүүхөр орох юм бол энийг нэлээд хуцтай авч үзсэн. Яагаад гэвэл тэр шүүгчид энээс өөр төрлийн маргаан шийдвэрлэх одоо шаардлага байхгүй зөвхөн ийшээгээ төвлөрчихж штэ тийм ээ. Тэгэхээр одоо тэр шүүгч бол бүр одоо байгаагаас илүү одоо нөгөө хүмүүстэйгээ харьцах, хүүхдтэйгээ уулзаад ярилцчих тий. За тэр гэр бүлийн шүүхэд нөгөө сэтгэл зүйч, нийгмийн ажилтан ингээд ороод ирж байгаа болохоор тэднийг одоо оролцуулах замаар ингээд нөгөө маргааныхаа бодит байдлыг зөв тогтоох гэх зэргээр ингээд энэ ажиллагаануудаа явуулах юм боломж бол бүрдэнэ. Тэгэхээр энэ ажиллагааг ингээд явуулаад ирэх юм бол угаас гэр бүлийн маргаан хүүхдийн эрх ашиг зөрчихгүйгээр бас зөв шийдвэрүүд гарах магадлал маш өндөр. Дараагийн асуулт болохоор та түрүүнд дурдлаа ер нь олон улсын чиг хандлагын гэр бүлийн дагсан шүүх рүүгээ явж байгаа гэд тий. Тухайлан хэлбэл ямар улс орны туршлагуудыг хийж болох бол? За ер нь бол одоо сая нэг гэр бүлийн одоо холбогдолтой янз бүрийн одоо юмнууд янз бүрийн хилцүүлэг боллоо. Дээрээс нь бид нар бас судалгаа хийгээл байгаа. Тий улс орн болон өөрийн онцлогтой байна. Тий одоо яалтчгүй тэр улсын өөрийнх нь одоо түүх заншил эрх зүйн тогтолцоо гэдээ олон юмнаас шалтгаалж байна л да. Тий. Гэхдээ ерөнхий нийтлэгээр нь ярих юм бол ер нь гэр бүлийн шүүх тэр дотроо нэг эрүүгийн эргийг шийдвэрлэж байгаа шүүхийн зорилго юу вэ гэхээр нөгөө хүүхдийг ял шийтгэхтэй биш, шийтгэл хоногдуулахтай биш. Хүүхдийг хүмүүжүүлэх, хүүхдийг аврах, урьдчилан сэргийлэх. Нэг тийм л ерөөсөө тийм шүүх гэж өөрийгөө тодорхойлдог. Тий. За ойлголоо. Дараагийн асуулт болохоор хүмүүс ер нь нэлээд түгээмэл асуудаг юм аа. Энэ нөгөө хамтран амьдрагч
гэдэг нэг хуулийн ойлголт байгаа тий. Хамтран амьдрагч яг гэрэлтэй батлуулсан гэр бүл хоёрын ялгаа нь юу юм гэдгийг асуудаг. За энэний ялгааг та нэг тайлбарлаж өгөөч. За ер нь цаашд гэр бүлийн маргааныг хэн шийдвэрлэхээр боллоо гэхэд за энэ хоёрын ялгааг хэрхэн яаж шийдвэрлэх юм болоо? За хамтын амьдралын хэлбэр бол манад бараг түгээмэл болцсон юм билээ. Хууль зүйн яамнаас судалгаа хийсэн байсан 2014-өөс 2022 оны 8 жилийн хугацаанд ингээд судалгаа хийсэн чинь хамтын амьдралтай хүмүүсийн дундаас 22,000 хүүхэд төрсөн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол бараг нэлийн нийтлэг ийм түгээмэл шинжийг агуулдаг байгаа. Тэгэхээр одоо энэ хамтын амьдралтай хүмүүсийн хувьд хүүхдийн эрх ашиг хохирох вэ? За эмэгтэйчүүдийн эрх ашиг хохирох вэ гэдэг ийм асуудлууд бол ажиглагдаад байгаа. За тэгвэл энд бас учир шалтгаан байгаа. Яагаад одоо гэрлэлтийг хуулиар хамгаалаад хамтын амьдрал хуулиар хамгаалахдаггүй юм сул байгаа юм бэ гэдэг юм ялгаа гарч ирнэ. За тэгвэл энэ хоёрт нэг зөв үндсэн нэг нийтлэг байгаа зүйл нь юу вэ гэхээр хүүхдийн эрх ашиг бол энд ерөнхийдөө хамгаалагдсан гэж хэлж болно. Яагаад гэвэл нэг гэрэлтэй батлуулаагүй хүмүүсийн дундаас төрсэн хүүхэд гэрэлтэй батлуулсан хүүхэдтэй адилхан эрх эдлэнэ гэдэг ингээ хуулиар хамгаалагдсан байхгүй юу? Тэгэхээр хүүхдийн хувьд бол ерөнхийдөө хамгаалагдчихж байгаа. Гэхдээ эдгэрэнгийн хувьд бас бүрэн хамгаалагдчих чадахгүй. За тэгээд яагаад ингээ хамтын амьдралын хэлбэр байгаад байгаа юм гэдэг чинь угаасаа л амьдралд байгаа зүйл. Хамтын амьдралаас угаасаа гэрэлт үүсч болно. Гэрэлт үүсгүүч байж болно. За тэгэхээр гэрэлтэй батлуулъя гэдэг бол нөгөө эхнэр нөхөр болох гэдэг хүмүүсийн аль альнийхаа хүсэл зориг штэ тийм ээ. Тэгэл очиод батлуулчих юм яагаад батлуулахгүй байгаа юм бэ гэдэг асуудал бол их чухал. Энийг бас судлаад яагаад гэдэг тэр одоо шалтгаан нөхцөл бол тодорхой хэвээр. Тэг үнэхээр гэрэлтэй батлуулахыг хүсэхгүй хамтын амьдралыг сонгоо яваад байна уу? Эсвэл ерөөсөө хоёулаа маш их ажилттай хүүхдтэй хүмүүжүүлээд ажиллаа хийгээд гэрэлтэй батлуулах завгүй яваад байна уу те? Энэ хоёр одоо жишээлбэл маш юу зөрүүтэй хоёр өөр ойлголт болж штэ тийм ээ. Тийм. Тэгэхээр нэгэнт хуулиар гэрлэлт гэдэг зүйл буюу гэрэлтэй төрийн байгууллагаар батлуулаа гэдэг юм шаардлага тавьсан байгаа. Тэгээд тэр тохиолдолд ингээ хуулиар хамгаална гэсэн байгаа тохиолдолд хүмүүс энийг л одоо биелүүлэх л ёстой. Тийм. Тэгэхээр хуулийг биелүүлэхгүйгээр хуулийг биелүүлэх ба хоёрын ялгаа бол энд маш харагддаг. Одоо жишээлбэл хууль дээр ингээд учир зүггүй утгагүй зүйл бол баг байхгүй шүү дээ. Ер нь амьдралд байгаа шаардлагатай зүйлийг зохицуулна, хүмүүсийн эрх ашигыг хамгаалахын төлөө зорино. Жишээлбэл одоо гэр бүлийн тухайд нэг эхнэр нэг нөхөртэй байна гэж бичсэн байна шүү дээ. Тэгтэл тэгж бичээгүй байсан бол юу болох вэ гэхээр бүр шал одоо өөр зүйл байж болохоор юм харагдаж байгаа үстэй тийм ээ. Тэгэхээр тэгж хуульчилснараа хуулийн одоо нөгөө үр дагавар ач холбогдлого бас амьдрал дээр ингээд үйлчлээд явдаг. Яг тэрнтэй адилхан гэрэлтийг батлуулаа гэсэн байхад батлуулахгүй байгаа тохиолдолд би одоо та өөрөө эрсдлээ хүлээншүүл гэдгийг хууль хэлээд байгаа байхгүй юу? За тэгэхээр хамтын амьдралтай байгаа бол нэг бол гэрэлтээ батлуулахыг одоо хүсэж байгаа бол энийг л хийх ёстой. Тийм. Гэрэлтээ батлуулаагүй тохиолдолд одоо тэр эрсдлээ яхарахгүй хүлээгээд явахаас аргагүй. За хамтын амьдралтай тохиолдолд сул тал нь юу вэ гэхээр одоо шууд эд хөрөнгийн харилцаанд бол өмчлөл үүсгэдэг. Хэрвээ гэрэлтэй батлуулсан бол шууд гэр бүлийн дундын эд хөрөнгө бий болсон эсвэл хуваар төрөнгө нь байна гэдэг тогтоогоо явчихдаг байхгүй. Хамтын амьдрал дээр бол нотолж ижил өөрийгөө тэр эд хөрөнгийн хамтран өмчлөх чигдээ тогтооно гэхээс биш. Хуулиар хамгаалагдахгүй болчихж байгаа. Тэгээд хамтын амьдралын хувьд бол тухайн эд хөрөнгөнд оруулсан өөрийнхөө эд хөрөнгийг нотолж иж тий. Тэгэхээр яг амьдрал дээр жишээлбэл бичиг баримтаар ингээл би мөрөнгө оруулаа гэж хинч тэхгүй шүү дээ. Оруулсан байж болно. Тэгээд нотлогдохгүй л байвал өөрөө охироод үлдчихэж байгаа байхгүй. Тийм учраас хүмүүс нөгөө гэрэлтэй батлуулах хэвээр энэний үр дагавар юу илээ гэдгийг л анхаарах хэвээр. Яг нь шинэ хуулийн одоо гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл ингээ хэлцэгдээд явж байгаа. Тэрэн дээр ингээд хамтын амьдралыг гэрэлтэй адилтгана гэдэг юм зохицуулт яваад байгаа байхгүй. Тэрэн дээр бол бас одоо шүүхийн зүгээс жоохон шүүмжлэлтэй хандаад байгаа. Яагаад гэвэл одоо саяын ярьсан зүйлүүд дээр үндэслээд үзэх юм бол яг тэр болгон адилтгаад авах бол хэцүү. Тэгэх юм бол нөгөө гэрэлтэй үүсэх юм. Тийм. Тэгээд гэрэлтэй батлуулаагүй баахан юм
одоо хамтын амьдралыг гэрэлтэй адилтгаж тооцоод эмх замбрааг явдал бий болно. Тийм учраас хуулинд байгаа тэр өөрийнх нь боломж явахад боломжоо л хэрэгжүүлээд хуулиар хамгаалагдаад явах нь бол илүү зөв байдаг. Яг хуу хамтын амьдралыг гэрэлттэй адилтгасан гадаад улсын нэг шийдвэрүүд бас байдгийн. Тэр бол маш цөөхөн. Яг гэвэл гэрэлттэй адилтгахаас өөр аргагүй тийм одоо үйл баримтаар тогтоогдож байгаа юм байна л да. Тийм байхыг үгүйсэхгүй. Тэр тохиолдолд бол шүүх бас тэгж шийдэх тийм шүүхэд тийм эрх өгвөл бас байж болох юм гэдэг үүднээс бид нар хараад байгаа. За ойлголоо. Яг манай залуучууд илүү юм залуу гэр бүлүүд ингэж ойлгоод юм шиг байгаа юм. Миний харснаар бол гэр бүлээ батлуулна гэхэлэр нөгөө гэрлэх ёстой, хурим хийх ёстой гэж хүлээж аваад юм шиг байна. Гэтэл эн чинь гэр бүлээ батлуулна гэдэг бол та бүхний харилцаа, за одоо та бүхний үр хөвгттэй юм эрх зүйн хувьд юм баримт бичиг, баталгаатай юм харилцаа гэдэг л ойлголт гэдгийг л манайхан жоохон нөгөө хурим найр тэ гэдэг талаас нь жоохон ойлгоод за хурмаа хийх үедээ гэрэлтэй батлуулъя гэдэг юм нэг тийм байдлаар хүлээж авдаг хандлага бас харагдаад байгаа. За дараачийн асуулт болохоор за ер нь бол өмгөөлөгчөөс хүмүүс маш их асуудаг. За өмгөөлөгчнөр ч гэсэн одоо миний хэлж байгаа энэ зөвлөгөөг хэлдэг. Энэ асуудал бол за эхнэр нөхөр хоёр гэрэлтэй цуцлууллаа. За төрөнгийн маргааных асуудлыг шийдвэрлэлээ. За тэр тунд хүүхдийн асуудал хөндөгдлөө тий. Хүүхдийг эцэгт нь өгөх юм уу, эхт нь өгөх юм уу тий гэдэг асуудал шүүхэр заавал шийдэгддэг. За энэ дээр ер нь бол бараг тоо статистик харсан ч тэгж харагдах байх. За ээжд нь эхт нь түлхүү өгдгөө гэдэг. За өмгөөлөгчнөр ч гэсэн ер нь бол ээжд нь өгдөг штэ гэдэг байдлаар хүмүүст зөвлөгөө өгөх нь түгээмэл байдаг. Миний асууж байгаа асуулт болохоор ер нь заавал ээжд нь өгдөг юм уу? Хууль дээр яг одоо хэрэгжиж байгаа хууль дээр эхт нь өгөх зохицуулт нь илүү байдаг юм уу? Та энийг нэг тайлбарлаад өгөөч. За хүүхдийн асрамжийн талаар бол гэр бүлийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Тэгвэл бол одоо ээжд нь өгөх ёстой маа гэдэг заалт бол байхгүй. Ээж аав хоёр хоёулаа л адилхан эрхтэй хүүхдээ өсгөх хүмүүжүүлэхэд тий аавд нь зүлдээж болно, ээжд нь зүлдээж болно. За яг шүүхийн практик харахаар үнэхээр ээжд нь үлдээсэн тохиолдол илүү харагдаад байдаг судалгаагаар. Тийм тэгэхээр тэр шүүхийн шийдвэр практикийг ингээ хараад ингээ судлаад үзэхээр угаасаа ээжд нь одоо үлдээхээс өөр аргагүй олон нөхцөл байдал бол амьдралд харагдаад байгаа. За тэгээд тэгж шийдснээрээ угаасаа зөв болжээ гэдэг бас үр дагавар харагддаг. Тийм. Яг Монгол улс нэг олон улсын олон конвенц одоо гэрээнүүдэд нэгдээд орсон. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүүхдийн эрхийн тухай хууль, конвенц. Тэгээд тэр нэг одоо наривчсан тэр их гэрлэх, сайн дураар гэрлэх энэ тэр конвенцуудад ингээ харахаар конвенцэд нэгдсэн юм чинь тэр конвенц гэрээг бол дотоодын хууль тогтоомжийнхаа адил хэрэглэн штэ. Тэгэхээр тэдгээр баримт бичгүүдэд ер нь бол бага насны хүүхдийг ихээс нь салгаж болохгүй гэдэг зарчим байдаг. Тэр баримт бичгүүд бол угаасаа дэлхийн нийтийн хэмжээнд хүн төрөлхтний хэмжээнд л одоо тэр зүйлийг олж хараа зарчим болгоод оруулж байгаа штэ тий. Тэгэхээр бид нар тэнд нэгдээд орцсон тэрийг бид нар биелүүлэх ёстой. Тэр бол зам ёсны гэр бүлийн одоо эрхээс гадуурх ямар нэгэн тийм биш хол зүйлийг олоод тэнд тунхаглалцсан. Тэгээ улс орнууд ингээ хэрэгжилж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр байдал бас нөлөөлдөг. Нэг бага насны хүүхдийн хувьд бол ер нь эрхээс нь салгах бол буруу байдаг. Ихтэйгээ байж ич тэр хүүхд одоо наад зах нь эрүүл мэндийн тэгээ цаашаа одоо тэр нийгмийн бусад харилцаандаа ч гэсэн эхийн оролцоо бол илүү байх ёстой гэж харагдаад байдаг байхгүй юу? Ээнэгсэн дассан гэж хэлээд байгаа тий. Ер нь бол хүүхэд бол эхлээл нөгөө одоо хөхөө өгөж өссөн шүү дээ тийм ээ. Тэгэхээр ээжтэй л илүү одоо хамгийн анхны нөгөө суурь нь ингээд тавигдчихж байгаа байхгүй юу? За тэгээд ер нь бас нэг уламжлал байна манай түүхтэй холбоотой. Ер нь бол дандаа эхнэрүүд хүүхдээ хүмүүжүүлдэг, хүүхдийн одоо юу анхаардаг, гол үүрэг нь эхнэрт эмэгтэй хүнд явсан. Тэгэхээр тэр зам заншилж гэсэн одоо бас үлдсэн болов уу гэж харагдаад л тийм. Бидний амьдралын хэм маяг бол тийм юм чинь. Тэ. Ер нь бол эцэгт нь эхт нь үгүй гэдгийг одоо
ухаалан ингээд судлаад харахтаа ямар баримтууд гэх үү, ямар нөхцлүүдийг харгалзан үздэг вэ? За хүүхдийн тэр хүүхдийг хэнд үлдээх вэ гэдэг бол үнэхээр хэцүү. Үнэхээр хэцүү. Одоо бол тэр өнөөдөр бидний хамгийн сэтгэл өвддөг хэцүү хэсэг байдаг байхгүй юу? Ер нь гэр бүлийн маргааныг шийтгэхэд. Яг хуулийн дээр одоо хэнд нь үлдээх вэ? Одоо хэнд нь зохистой хүүхдийн эрх ашигын үүднээс шийдэрээ гэдэг ерөнхий зарчим бий. За яг жишээлбэл 7-оос дээшсэн хүүхэд саналаа гаргаж болно. Бас нэг тодорхой хинтээ байх уу гэдгийг хэлж болно. Гэхдээ тэр бол бас эцсийн одоо шийдэл биш. Тэр хүүхэд өнөөдөр би аавтайгаа үлдээ гэснээр хэд сарын дараа би ээжтэйгээ үлдмээр байна ч гэж болно шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь бол яг аль нь хүүхдээ хүмүүжүүлэх боломжтой эсэхээ бол баримтаараа нотолно. За дээрэс нь шүүх мэдээж мэрэгжлийн шинжээч багийг оролцуулна. Одоо тэнд бол сэтгэл зүйч, гэр бүл судлаач, нийгмийн ажилтан, ангийнхан сургуулийн багш ч юм уу тийм бүрэлдэхүүнтэй оролцоод тэр хүүхдийн нөхцөл байдлыг судлаад хүүхдтэй ярилцаад ер нь эцгийнхээ алинд нь илүү хандлага одоо юу гаргаж ийн гэдгийг тогтоогоод нэм дүгнэлтүүд гаргадаг л да. За тэгээд дээрэс нь эцэг эхийнхээ одоо хувийн байдал, хүмүүжил, ажил эрхлэлтгүйгээр олон зүйлийг шүүх тодруулж ижил тэгэл нэг асрамжийн асуудлыг шийднэ. Тий. За ойлголоо, баярлалаа. Дараагийн асуулт болохоор бас л юм түгээмэл асуудаг асуулт байгаа юм. За талууд гэр бүлээ цуцлахаар боллоо, гэрэл цуцлахаар боллоо. Цуцлах болсон шалтгаанаа болохоор гэр бүлээс гадуур харилцаа гэдэг юм уу? За эсвэл одоо нөгөө хүний буруутай үйл ажиллагаа энэс болоод гэрэл цуцлагдж байна гэдэг. Гэрлэл цуцлагдаад одоо дундын өмчийн асуудал, хүүхдийн асуудал гаргахлаар нөгөө хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр энэ гэрэлтийг цуцлуулахад одоо манай нөхөр гэдэг юм уу эхнэр буруутай байхад шүүх дундын өмчийг яг тэнцүү хувааж өгч байна гэдэг юм уу, эсвэл хүүхдүүдийн асуудал дээр ингэж хандж байна. Би уг нь энэ гэрэлтийг цуцлах болсон шалтгаан биш шүү дээ. Тийм учраас давуу эрхтэй байх ёстой биш үү гэсэн ойлголт олон нийтийн хувьд байдаг. За гэр бүлийн тухай хууль дээр энэ төрлийн харилцааг илүү наривчлан зохицуулсан гэдэг юм уу, дэлгэрүүлсэн тийм зүйлс байгаа болов уу? За тэн дээр ер нь бол гэр бүл цуцлахад хэн буруутай вэ гэдэг асуудал бас чухал. За гэр бүлийн тухай хуулийн дээр байгаа. Тий, одоо хүчин төвлөрд үйлчилж байгаа хуулийн дээр гэр бүл цуцлахад буруутай талын хувьд тэрний одоо гин бурууг харгалзаад төрөнгийн хуваарлтан дээр бас нөлөөлөх үгүй юу гэдэг заалт байгаа. Гэхдээ тэрийг ер нь бол хэрэгжилсэн практик байхгүй. Ер нь зарчмын хувьд нөгөө төрөнгийг бол гэр бүлийн гишүүдэд адилтгах шууна гэдгээр явж байна. Адилтгах шуваахгүй байх бусад гэр бүлийн гишүүдэд бол одоо гэр бүлийн гишүүд чинь дотроос ангилагдж байгаа шүү дээ. Эхнэр нөхөр хүүхэд гээд. Түүнээс гадна одоо хамт амьдарч байгаа одоо эцэг юу гэдгийг дүүч юм уу те. Тэгэхээр тэр гэр бүлийн гишүүд дотор байгаа хүмүүсийг ялгаатай авч үзээд яг нөгөө эхнэр нөхөр хүүхдэд хамаарахгүй бусад гишүүнд бол өөрөөр хуваарлж болно, хуваарлахгүй байчих болно гэдэг зохицуулт бол байна. Тэгээ энэ хэмжээнд мэдээж хууль заасны дагуу шүүх шийдэл явж байна. Тэгвэл одоо гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд бол одоо нэг шинэ заалт явж байгаа. Тэр нь юу вэ гэхээр гэр бүл цуцлахад одоо буруутай тал нь нөгөө талынхаа одоо эрх нэр төр алдар хүндэд тохирол учруулсан бол гим орыг төлнө, хариуцсан төлнө гэдэг энэ шинэ заалт яваад байгаа. Тэгээ энэ заалтаас харахаар яг сэтгэл санааны охирлыг яриад байна уу, зөвхөн тэр нэр төрд учирсан охирол уу өөр нэг охирлын юм яриад байна уу гэдэг бас яг ялгаатай байдал нь одоогор тодорхой биш байна. За яг сэтгэл санааны охирлыг хэрвээ шаардах хэрэгтэй болох юм бол энийг бас иргэний хуулиар давхар зохицуулах хэрэгтэй нэг юм ажиглагдчихж байгаа. За ер нь бол гэр бүл цуцлахад яг ямар шалтгаан нөхцөл байна гэхэд нэгдүгüүрт хамгийн одоо нийгмийн талаас нь том шалтгаан болж байгаа юу гэхээр ажилгүйдэл юм байлээ. Ажилгүйдэл ажилгүй байхаа юм чи орлого байхгүй. Тэгээд одоо яаж амьдрах вэ гэдэг дээр гэрлэгчдийн хооронд асуудал үүссэн шүү дээ, тийм ээ. За дараа нь хоорондын таарамжгүй харьцаа орж байгаа юм. Тэгээд гэр бүлээс гадуур харилцаа, тэгээд бусад одоо гэр бүлийн хүчирхийлгээд ингээд ийм шалтгаанууд яваад лээ. Тэгсэн чинь энэ дотроос сүүлийн 1 жил илүү өссөн байгаа, 2 жил ингээд илүү өссөн байгаа тэр үндэслэл нь юу вэ гэхээр гэр бүлээс гадуур харилцаа гэдэг байж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хуулийг хилцэж явж байхад энэ гэр бүл судлаач, сэтгэл зүйч
энэ төрийн бус байгууллагуудын төлөөллүүд аяг оролцож ирсэн байхгүй юу? Тэр хүмүүсийн аяг үнэхээр их сэтгэл зовндог хилдэг зүйл нь юу гэхээр энэ гэр бүлээс гадуур харилцаа гэдгийг бүр хуульчлаад хариуцлага тооцоолмаар байна гэдэг асуудлыг аяг их ярьдаг юм. Тий. Тэгэхээр яг энэ бол тэгэл шалтгаан болж байгаа ч гэсэн яг одоогор тэрийг учрыг олоод хариуцлага тооцоод тэр 3 дахь шитгээд энэ олоод явна гэдэг бол одоо яг нөгөө гэр бүлийн маргаанаа шийтгэхээс илүүтэй өөр юм руу жоохон зөвлөж байгаа. За яваа ирээдүйдээ байж болох бах. За ийм тохиолдол жишээлбэл Япон улсад байдаг юм билээ. 3 дахь шитгээдэд нь хариуцлага хүлээлгэх. Тэр яагаад ч гэр бүл үүмэлсэн бэ гэд тэ. Тэрэн дүнд нь одоо охирлын хариуцуулах ч юм уу. Нэг тийм юм асуудал байдаг юм шиг байна. Тэрнтэй төстэй хэм хэмжээ байх ёстой гэж аюух тэгж нэлийн санал хэлж илээ. Гэхдээ яг манай хувьд яг одоо ороогүй нэг юм байдалтай явж байгаа. За дараагийн асуулт болохоор гэрлэлт хүчин төгөлдөр бус болох гэдэг нэг хуулийн ойлголт зохицуулт байгаа. За энийг бол манай иргэд гэдэг юм уу олон нийт бол төдийлөн сайн мэдгүй байх. Та энэ нэг нөхцөлийг нэг тайлбарлаад өгөөч. Ямар тохиолдолд гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаа. Энэ нь одоо гэрлэлтийг цуцлахаасаа ямар ялгаатай юм гэх мэтчлэнгээр. За энэ бол гэрэл цуцлахаасаа өөр. Агуулга нь юу юм бэ гэхээр энэ гэрлэлт угаасаа анханасаа байх ёсгүй юм байна гэдэг л тийм одоо үндэслэл байхгүй юу. Тэгээ хэдийд одоо гэрлэлтийг хүчин төгөлдөр бус болгодог вэ гэхээр гэрлэлтийг одоо батлахад харшлах шалтгаануудыг хуулинд заагаад өгсөн юм. Хоорондоо төрөл садангийн холбоотой одоо асран хүмүүжүүлэгч, асран хамгаалагч, хагалзан дэмжигч нар хоорондоо тий өөр чин одоо өмнө нь гэрлэлт хүчинтэй байхад гэрлэлтээ батлуулсан гэдэг ийм тодорхой хэдэн үндслүүд ингэ бичсэн байдаг байхгүй юу. Тэгээ дээрэс нь гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ батлуулсан байх юм бол эдгээр үндслээр гэрлэлтийг хүчин төгөлдөр бас тооцноо гэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ гэрлэлт ерөөс анханасаа байх ёсгүй байсан гэдгийг тогтоож байгаа тэр явдал байхгүй юу. Тий. За тэгэхээр энэ дээр бас судалгаа хийгээд үзсэн чинь ер нь бол жилд ингээд үсгээр ингээд өсөд байгаа хандлага байсан. Тэгээ энэ яагаад өсч вэ гэдээ ингээд харсан чинь гэр бүл болох зорилгогүйгээр гэрсэн тохиолдол нэлээ их нийцэлсэн. Тэгээ энэ нь юутай холбоотой вэ гэхээр виз гаргах, гадаад улсад иргэншил авах гэсэн юм холбоотой байсан байхгүй юу. Тэгэхээр ингээд гэрэлт ингээ батлуулчихжээ хоорондоо одоо гэр бүл болох зорилго байхгүй байжээ гэж хүчин төгөлдөр бас тооцоол орхичихна гэдэг бол бас арай дутмаг тий. Тэгэхээр зориудаар одоо ухамсартайгаар ийм хууль бус үйлдэл хийгээд байгаа бол бас хариуцлага байх хэрэгтэй. Тэгэхээр бас энийг бол хуулинд одоо харж энийг тусгах ёстой л байх гэж бодож байгаа. Тий. За дараагийн асуулт болохоор гэр бүлийн маргааныг шийдвэрлэх үйл явцыг харахаар за хүүхдийн болон дундын өмчийн төрөнгийн маргаан байх юм бол эвлэрүүлэн зурчлалаар тэ урьдчилсан байдлаар шийдвэрлүүлээд дараа нь шүүхээр орж шийдвэрлүүлдэг тийм процесстэй. Ер нь яагаад гэр бүлийн маргаан эвлэрүүлэн зурчлалаар орсны дараа шүүхээр ордог болсон энэ процессын цаад шалтгаан нь юу юм бэлээ? Энэ бол мэдээж гэр бүлийг аврах гэсэн л зорилготой. Гэр бүлийн тогтвортой байдлыг хангах юм цаад зорилго нь. Тий, яг янз бүрийн шалтгаан байдаг л да. Жишээлбэл бүр гэрэлтэй одоо би өөрийнхөө нэг жишээлбэл нэг одоо анхаачтанд байхдаа би нэг хэрэг шийдчихлээ. Одоо тэр хоёр нүдэнд харагдаад байдгийг. Хоёулаа айгу төлгөөхөн хүн байхгүй. Тэгэл биеийнхээ гомдсон. За эхлээл эвлэрэх хугацаа олгочлоо. Эвлэрсэнгүй. Гэхдээ яг тэр үед нөгөө яг шүүгч хооронд нь та хоёр эвлэрчих гэж сонсоо суудаг ажиллагаа байхгүй. Та хоёр хоорондоо эвлэрээрээ гэж явуулчихж байгаа. Яг үннийг хэлэхэд уг нь хуулиараа бол уулзаад шалтгааныг тодруулаад яриад ингээд эвлэрүүл яасан юм бэ, тэгвэл яасан бэ, жоохон харцсах уу гэл ингээд яриад явна л та. Тэгэхээр чин тэр яг шүүгч тийм ажиллагааг бас яг хийдгүү байсан юм. Ягаад гэвэл ачаал ихтэй нөгөө бусад хэрэгээ шийдэх гээд тэгээ нөгөө хоёр гэрлэгчд та хоёр нэг эвлэрээч ярилцаад ирээч л гээл нэг юм хугацаа тогтоогол яваад иддэг гэсэн байхгүй. Тэгээд эвлэрсэнгүү. Тэгэл яг ингээл гэрэл цуцлах маргааныг шийтгэхээр ингээл эмхтэй нь уйлал эрэгтэй начин бол ингээл харахаар цуцланмааргүй юм шиг санагдаад. Тэгэхээр нөгөө хуулинд эвлэрэх хугацаа хэдэн удаа өгөх вэ гэдэг юм байдгүй. Ер нь бол нэг удаа л өгдөг, эвлэрээгүй бол цуцлана гэсэн байдаг. Тэгэл харж байгаа ер нь бол цуцлах арай болоогүй мэн гээл хоёр дахь удаага эвлэрүүлэх хугацаа өгчлөө. Тийм. Тэгэл ингээл хоёр дахь удаага өгөөл одоо хуулинд шууд заагаагүй ч гэсэн ингээд энэ хоёр эвлэрчээсэ гэж бодоод
тийм шийдвэр гаргаж байгаа байхгүй юу. Тэгтэл тэр хоёр ингээд нэлийн тэр хугацааны дараа сүүлрүү нэвлэрээд орж ирсэн байхгүй юу. Тэгэхээр үнэхээр тийм эвлэрүүлэх ажиллагаа бол үнэхээр чухал. Тэг яагаад гэвэл тийм тохиолдол амьдрал аявих байдаг. Нэг жоохон бодоод хэсэг хугацааны дараа ингээд ерөөсөө болио эргээд одоо амьдралаа бодъё гэдэг тэр үр дүнд хүрэх гэж л уг нэвлэрүүлэн зурчлагч байгаад байгаа. Хэрвээ тэгээ эвлэрчих юм бол цаана хүүхдийн хэрэг шиг хөндөгдөхгүй шүү дээ. Ээж автайгаа хоёулаа цаашаа амьдрал явна. За одоо яагаад эвлэрүүлэн зурчлалыг заавал өмнө нь чи эвлэрүүлэн зурчлагч ханд гэдэг нь бол энэ саяны утгатай. Тэгтээ хүчирхийлэл байх юм бол одоо шууд эвлэрүүлэн зурчлагч хандахгүйгээр ингэж шүүхэд хандаж болно. Тий. За баярлалаа. Миний дараагийн асуулт болохоор таны саяны хариулсан хариулттай бас холбоотойгоор та одоо Монгол улсад шүүгчээр 20 гаруй жил ажиллаж байгаад шүүгчийн хувьд одоо ингээ улсын дэд шүүхэн шүүгч. Ер нь иргэний маргаан дотроо гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэхэд бусад энэ иргэний маргаанаас онцлог нөхцөл байдгүй. За нөгөө талдаа шүүгчд өөрт нь те илүү ачаалттай гэдэг юм уу эсвэл илүү сэтгэл зүйн талаасаа төвөгтэй гэдэг юм уу тийм зүйлс байдгүй ер нь байлгүй байх уу. Тий. Ер нь бол одоо жишээ шүүх гэхээр жишээлбэл шүүгч бол баримтлал байвал тэр баримтан дээр үнслээ шийдвэр гаргадаг гэдэг нэг тийм амархан юм шиг ярьдаг байхгүй юу. Баримт байгаа ч гэсэн байгаад тэр баримтын талаар нөгөө талууч маргадаг байхгүй юу. Одоо жишээлбэл гэрээ байлаа гэхэд би энэ хүнд мөнгө зээлцсэн гэхээр нөгөө одоо бичгийн гэрээ бай гэж бодъё л доо. Би чамд мөнгө зээллээ нөгөө хүн авлаа гэсэн бүр баримт байж. Гэтэл энэний цаана үгүй шүү дээ. Энийг надаар бичүүлсэн. Би ерөөсөө энэ хүнээс чи мөнгө аваагүй шүү дээ. Гээл маргадаг байхгүй юу. Тэгэхээр тэр баримтан дээр суурлаад шийдвэрээ гаргана гэдэг бол тийм амархан юм биш. Одоо тэрний цаадах учрыг бол асуудал ингээд шүүгч юм тулгардаг. Тэр шиг одоо гэр бүлийн маргаан дээр бол хамгийн хэцүү юу гэхээр түрүүн би хэлсэн гэр бүлийн маргаан ч нэг яс суртахууны эргэцэн хэм хэмжээг хосолсон юм харилцаа байхгүй юу. Тэгэхээр хэм хэмжээнд дээр тодорхой заалт байгаа ч гэсэн яс суртахууны олон асуудал ингэж сэтгэл өвтгдөг одоо тэр шийдвэр гаргахад ингэж харгалзаж үздэг олон одоо тийм шал үзүүлэлтүүд болдог байхгүй юу. Тэрүүгээр их онцлогтой. Яс суртахуун ч өөрөө одоо зөв зүйл дагаж мөрдөх ёстой байх ёстой зүйл гэж тодорхойлогдоод байгаа шүү дээ тийм ээ. Хүн болгон хүлээн зөвшөөрсөн тийм одоо ёс жайгийн үед тийм одоо нийтлэг зөв зүйл нь л байх ёстой гэж ингэ тодорхойлогдоод байгаа. Тэгэхээр тэрийг хараад хажуугаар нь баримтаа хараад ингэ шийддэг тийм аргаа юм. Тийм тэгэхээр нөгөө шүүгч одоо тэр олон юмыг ажиглаж тэрийг тогтоох ёстой шүү мэдрэмж байх ёстой тий. Тэгэхээр л нөгөө төрөний мэрэгсэн байдлууд бас ингэ шаардлагатай гэдэг нь харагдаад байдаг. За тэгээ гэр бүлийн маргаан дээр яг хуу эд төрөнгийн асуудал бол ерөнхийдөө тэгээд баримтан дээр тулгуурлаад яг хуу шийдэгдээл явагдгийн. Хамгийн их зөв хүүхдийн асрамжийн асуудал ер нь бол зөв шийдэж үү буруу шийдэж үү гэдэг бол олон зүйл дээр л сэтгэл эмзэглүүлж явдаг асуудал. Тий. За одоо гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулга дээр гэрэлтийн гэрээний талаар зохицуултууд орсон болов. За одоо өвчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэр бүлийн тухай хууль дээр бол гэрэлтийн гэрээний зохицуулт байгаа. Гэхдээ хуулийн бодит хэрэгжилтэн дээр төдийлөн хэрэглэгддэггүй харилцаа юм шигээр харагддаг тий. Энэ талаар ямар зохицуулт байгаа бол? За гэрлэгчдийн гэрээ гэдэг нь гэрлэгчдийн нөгөө эд хөрөнгийн талаарх гэрээ байхгүй юу? Одоо манай хуулийн дээр ч байгаа шинэ хуулийн дээр ч бил шинэ хуулийн төсөл дээр ч явж илээ. Тийм тэгэхээр яг энэ манай улсын одоо соёл заншилтай л холбоотой баг. Бараг шүүхийн практикт ер нь гарсангүй байгаад өөртөө шийдэд гэрээгээр яваад байгаа мó бүү мэд те. Гэхдээ ер нь бол шүүхийн практикийн талаар нэг маргаан бол бараг байхгүй хаа. Тийм. Яг энэ байх нь бол зөв. Одоо жишээлбэл янз бүрийн асуудал их байна л да. Төрөнгийн өмчлөх хэрэгтэй холбоотой. Одоо өөрөө жишээлбэл хуваар төрөнгийн тухайд хуваар төрөнг хуваартаар өвлдөх үү, хуваар төрөнг хизээ гэр бүлийн хөрөнгө болох уу гэл энэ бол хүмүүсийн хооронд маш хэрэгтэй байхгүй юу? Тэр хуваар төрөнг гэдэг чинь тэр хүний хувьд бол одоо өөрт нь бий болгосон, өөрийн хөдөлмөр өөрөө бий болгосон эсвэл одоо залхамжлалаар өөрт нь ирсэн тий. Тэгэхээр үн цэнтэй тийм одоо зүйл шүү дээ тийм ээ. Тэгтэл жишээлбэл нэг хүнтэй суулаа 1-2 жил боллоо гэрэлтэй цуцлууллаа. Тэгээд тэрийг нөгөө өндөгөө явах уугүй юу тий.
Тэгэхээр бас ер нь бол одоо янд өмч хөрөнгийн талаар бие биендээ эртнээс зөв ойлголт өгөөд хуулийн дагуу хэрхэн шийдэрлэх вэ? Хэрхэн одоо хуваарлах вэ гэдгээ ингээд тохироод явж байгаа нь бол ерөөсө буруу биш. Харин ч тодорхой. Одоо жишээлбэл гэр бүл босруулахад нөхөр хөрөнгөтэй байлаа гэж бодъё. За тэгээ эхнэр одоо ингээд суулаад тэгээ нөхөр тэр хөрөнгө хэрвээ чи ингээд одоо гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх юм бол ч гэдэг юм уу тий. Одоо зүй ёсны шаардлага бичээд хүүхдээ хүмүүжүүлэхэд одоо ийм байдлаар хандах юм бол би хуурд энэ хөрөнгө бол миний хуурд хөрөнгө хэвээрээ үлдэн шүүч гэдэг юм уу тий. Ингээд нэг зүй ёсны байх тийм тохиролцоонууд бол байж болно. Тэгж байснараа одоо жишээлбэл тэр эхнэр нь хүүхдээ зөв хүмүүжүүлсэн нөхөртөө үнэнч байснараа тэрийг зөрчөөгүй бол одоо энэ төрөнгөөс авах уугүй юу тий. Энийгээ наривчлаа зохицуулсан бол аль нь бие биенийхээ одоо өмчлөх хэрэгтэй холбоотой ямар нэгэн баталгаажуулах хамгаалах зүйл тохиролцоогоо тэнд байгуулчихчихл байгаа байхгүй юу тий. Одоо энэ төрлийн маргааныг хэн шийдвэрлэхэд за дагнсан шүүх байгуулагдаад хэрэг хэн шийдвэрлэх хугацааны хувьд болохоор өөрчлөлт орох болов. Хэрэг одоо нэг яг процессын гэр бүлийн хэрэг шийдвэрлэх тухай хууль процессын хууль ерөөсө гараагүй төсөлч байхгүй байгаа байхгүй юу. Тэгвэл тус тусын хуульд эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуульд иргэний хэрэг шийдвэрлэх тухай хуульд ингээд тус тусдаа нэг процессуд байгаа юм. Тусгаалan зохицуулсан. Яг тэр процессор үүсэх юм бол тэр хугацаанд л одоогоор хэвээрэл явж байна. Тий. Хугацааны хувьд бол нэг тийм тусдаа бие даасан хууль гарах юм бол одоо хугацаа нь илүү байх уу, арай урт байх уугүй юу яригдах л байна. Хугацааны хувьд бол нэг төдийлөн тусгаалan зохицуулах ач холбогдол бол байхгүй нэ гэж хууль санаас зүйчилэгчийн зүгээс харж байгаа юм шиг байна тий. Хүүхдийн өмчлөх эрхийн асуудал, хүүхдийн эрхийн асуудал дээр архиц дэвшил гарах болов. Яг одоо байгаа гэр бүлийн тухай хуулиар угаасаа хүүхдийн өмчлөх эрх гэр бүлийн гишүүн учраас одоо эд хөрөнгийн хувьд дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг авах дундын эд хөрөнгөд одоо эрхтэй байх асуудлыг бол хуулиар ингээ хамгаалцсан байгаа. Одоо гэр бүл цуцлалаа гэхэд хүүхэд гэр бүлийн гишүүнд орж байгаа учраас эхнэр нөхөр хоёр хүүхэд байлаа гэхэд 4 хүнд хуваагаал ингээл хүүхдэд ногдох хэсэг ч гэсэн тодорхойлогдоод явж байгаагаараа өмчлөх эрх нь одоо баталгаатай болж байгаа юм хэм хэмжээний үр дүнд ингэж баталгаатай болж байгаа тохиолдол бол байна. Яг хүүхдийн өөрийн өмч гэдэг ойлголт байдаг. Хүүхдийн өөрийнх нь өмч гэдэг. Яг тэр өмчтэй болсон тохиолдолд бол угаасаа зохицуулах шаардлагатай. Яг одоо байгаа манай яг практикт хүүхэд болгоно өмчтэй байх нь бол яг харагдахгүй байгаа. Ер нь өмчтэй байгаа л баг. Гэхдээ тэр нь тулгамдсан асуудал болоод байгаа зүйл харагдахгүй байна. Яг хүүхэд жишээлбэл өв залгамжлаар их хэмжээний хөрөнгөтэй болж болно. Онцгой авьяасаараа бас хөрөнгөтэй болж болно тий. Тэр бол хүүхдэд зориулагдах ёстой гэдэг нь бол одоо байгаа хуулийн зохицуултаар ч гэсэн харагдана. Яагаад гэвэл хүүхдийн тэтгэлгийг одоо жишээлбэл зөвхөн хүүхдэд зориулнаа гэдэг ингээ гэр бүлийн тухай хуульд байж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр утгаараа угаасаа тэр хүүхдэд өөрийн бие болгосон өөрт нь ирсэн зүйлийг бол өөрт нь л зарцуулах ёстой гэдэг агуулга бол ерөнхийдөө харагдаж байгаа. За хүүхд өмчтэй болоод ирэх бол угаасаа зохицуулах ёстой асуудлын нэг бол цаашдаа мөн. Тий. За манай нийгмийн харилцааны суурь хуулиудын нэг тэ гэр бүлийн тухай хууль. Ер нь энэ хуулийг шинжилсэн найруулъя, харилцааг нь өргөжүүлэе гэдэг юм уу? Энэ агуулга үзэл баримтлал нь ер нь юу юм бол? Одоо энэ хуулийг шинжлэх одоо цаг хугацааны хувьд болсон гэж байгаа юм уу? Нийгмийн харилцаа нэг үе шат дээшилжлээ гэж байгаа юм уу? Эсвэл за тодорхой эрх зүйн орчин зохицуултууд дутуу байна гэж байгаа юм уу? Яг энэний хувьд бол одоо үзэл баримтлалын хувьд бол юу гэж харж байгаа юм бол? Ер нь бол энэ одоо байгаа үйлчилж байгаа гэр бүлийн тухай хууль 1999 оны хууль байхгүй юу? Тэгэхээр чинь 20 жилийн өмнөх хууль шүү дээ. Бараг 25 жилийн тий. Тэгэхээр энэ хугацаанд энэ гэр бүлийн харилцаанд яг гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах та.
Усад хуулийг дагаад тийм өөрчлөлт орсон болох биш. Яг гэр бүлийн тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэж байгаагүй. Тэгэхээр энэ харилцаа чи угаасаа одоо болтол үргэлжилж байгаа мэдээж хинэлэг зохицуулах олон асуудлууд бий болно. Тэгээ байгаа зохицуултыг нь бас сайжруулах асуудал ирэгдэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яалтчгүй тийм асуудал бол тулгамдаад ирсэн үнэн. За одоо жишээлбэл шинчилсэн найруулгын төсөлд бол одоо дэвшилттэй юмнууд бол явж байна. Жишээлбэл одоо гэр бүлийн маргаанд хүүхдийн эрх ашигыг хамгаалах тухайд өөрөө санаачлахаараа ажиллагаа явуулахыг нэлээд тодорхой зохицуулж гисэн байлээ. Одоо бол нөгөө хэргийн оролцогч хүсэлт гаргах ёстой л гэдэг ерөнхий хүрээндээ хараад байдаг. Гэтэл шүүгч өөрөө санаачлахаараа нэхэмжлэл гаргаагүй байсан ч хүүхдийн тэтгэврийн шийдэж өгчөж болно. Эдгэрэнг хуваачч болно, тийм. Тэр нэг одоо шүүхэд тийм эрх олгосон тийм зохицуулт шинээр явж байгаа. За дараа нь тэр хүүхдийн тэтгэлэг тогтоохтой холбоотой. Одоогор бол хүүхдийн тэтгэлгийг амжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэгэл нөгөө насны одоо байдлаар нь ялгаатай тогтоож байгаа шүү дээ. Гэтэл энэ нь яг хүүхдэд зөвөр нэг амь зогоох төдий шинжтэй болсон харагдаад байгаа байхгүй юу? Энийг ч гэсэн судалгаагаар тогтооцсон байгаа. Хүмүүсийн орлого гэдэг юм уу цалин харьцангуй өөр шүү дээ. Өөр байгаа шүү дээ. Тийм учраас энэ дээр хэд хэдэн хувилбар гаргаад соёлонд оролцсон байлээ. Тэр нь илүү одоо яг ингээд зөв санагдсан. Одоо жишээлбэл орлогоос нь хамаарат хүүхдийн тэтгэлэг тогтоох нэг юм явж байна. За орлогогүй байвал яах вэ гэдэг бас зохицуулсан нэг зохицуулт явж байгаа байхгүй юу? За дээрэс нь одоо Монгол улсын хүн амч цөөхөн шүү дээ, тийм. Тэгэхээр нөгөө төрөл садангийн удмын удамтай холбоотой төрөл садангийн хүмүүс хоорондоо суучих үедээ гэдэг асуудал бас болгоомжлох хэрэгтэй асуудал. Тэгэхээр тэрийг бас ДНХ-гийн шинжилгээгээр бас баталгаажуулаад явах боломжтой гэдгийг бас хуулинд оруулж өгч байгаа нь ачаал баталтай байсан. За тэгээд өөр чинь гэр бүлийн тэтгэлэг. За ер нь тэгээд бас нөгөө гэрлэлт дуусгар болоход бас нэг одоо шинэ гарч ирж байгаа одоо нөгөө юу нөхөн өрчхөн аргаар хүүхдтэй болох асуудал одоо нэгэн практиктаар гараад ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ талаар маргаан үсэж байна л да. Жишээлбэл хүүхдээ чинь төрүүлж өгнө гэрээтэй. Тэгээ яг хүүхд гараад ирэхээр би өгөхөө боллооч гэдэг юм уу те. Ийм маргаан бол гарч байна. Тэгээ энийг бас шинээр зохицуулахыг оролдсон. Гэхдээ энэ одоо практик гараад ирсэн юм чинь зохицуулахаас өөр аргагүй. Тийм. Эдгээр ингээд бас зохицуулж байгаа юмуд байгаа. Тийм. За дараачийн асуудал болохоор нөгөө таны өөрөө ч хувь бодлыг л асууж байгаа юм. Одоо ингээд шүүхийн практикийг харахаар за гэр бүлийн маргаан ихсэж байгаа тоо статистик харагдаж байна тий. За тэр дотроо иргэний маргаан дотор ижил хувимж гэсэн илүү ихсэж байна. Ер нь салт ихсэж байгаа шалтгааныг та юу гэж харж байгаа вэ? За ер нь бүх маргаан иргэний эрх зүйн маргаан дотроос гэрлэл цуцлах маргаан нэг 10 орчим хувьтай л байгаад байдгийг. Тий тэр дотор л нэг дээшээ доошоо жоохон буурсан байдалтай. За гэрлэлтийг цуцалж байгаа шалтгаан бол одоо түрүүн би хэлсэн. Яхаарахгүй судалгаатай нийгмийн талаас ч нөлөөлж байна. Гэр бүлийн гэрлэгчдээс өөрөөс нь ч хамаарж байгаа юм шалтгаанууд байна. За тэр ажилгүйдэлтэй холбоотой. Дараа нь гэрлэгчдийн өөрсдийнх нь одоо хүмүүжил ухамсартай холбоотой. За тэгээ гэрлэлт угаасаа сайн дурах болохоор ч одоо яалтчгүй л хоорондоо таархааргүй бүр төгс болсон бол одоо тэгэл цуцлахаас өөр аргагүй байдал харагдаж байна. За гэр бүлийн хүчирхийлэл байна. За гэр бүл болох зориггүйгээр хоорондоо гэрэлсэн тохиолдолч бас ингээд түрүүн ярьсан шүү дээ, тийм ээ. За гэр бүлээс гадуур харилцаа гэдэг асуудал сүүлийн нэлээд яригадаад одоо өсөд байгаа шинж харагдаад байна. Гэт ийм шалтгаанууд бол байна. Тий. Тэгэхдээ яг ер нь бол тэгэл гэрэлт батлуулах гэж байгаа бол маш өндөр хариуцлага тий. За хүүхэд гэж бүхэл бүтэн юм ертөнцийг бий болгож байгаа учраас яаж хариуцлагатай амьдрах уу? Цаашаа амьдралаа яаж өргөлүүлж авах уу гэдгийг маш сайн ухамсарласан байх хэрэгтэй юм. Эхнээсээ л гэрэлтээ батлуулах та. Тий. Ер нь маш залуучуудын хувьд бол нэлийн одоо хөнгөн хандцсан тий. Нэг тийм тохиолдлууд маш их байдаг.
Одоо сүүлийн үед мэдээгээр нэлээд явах болсон нэг асуудал нь асрамжтай холбоотой зүйл шийдвэр гүйцэтгэл дээр хэрэгжихгүй гэдэг юм уу? Ер нь хүүхдийн тэтгэлгийг өгөхгүй байна гэх тохиолдлууд нэлээдгүй байдаг юм байна л да. Тэгээ яг миний харж байгаагаар бол яг хүүхдийн тэтгэлгийг өгөхгүй байгаа асуудал бол бас ч нэг тийм мөнгө санхүүгийн асуудал биш байхаа. Би бол хувьдаа тэгж боддог те энэ чинь бас тийм ч өндөр тэтгэмж биш юм чинь. Ер нь хуулийн гэдэг юм уу, шийдвэр гүйцэтгэлийн механизм гэдэг юм уу, энэ дээр асуудал байгаа болов уу? Тэн дээр танд бодол байгаа юу? Биелэхгүй байгаа шалтгаан нь. Тийм. Шийдвэр гүйцэтгэл асрамж биш тэтгэлэг дээр шийдвэр гүйцэтгэл дээр шүүхэн шийдвэр биелэгдэхгүй байгаа ер нь шалтгаанууд нь. За тэр нэлээд ихтэй нэг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагатай хамтран нэг хэлцүүлэг явуулсан юм байна. Тэн дээр ярьж байхад ер нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шүүхэн шийдвэр биелэхгүй байгаа гол шалтгаануудын үзэх юм бол нэгдүгээрт нөгөө тэтгэлэг төлөх ёстой хүн нь хаана байгааг нь мэддэгддэггүй нэг тохиолдол байна. Ерөөсөө олддоггүй. Оршин суугаа юм тодорхойгүй. За хоёр дахь нь олдлоо гэхэд орлого байхгүй, ажил хийдэггүй, ямар ч орлого байхгүй гэдэг тохиолдлууд одоо гол зүйлийг нийтэлжсэн. Түүнээс цааш олон шалтгаан байгаа л да. Ер нь бол нийтлэг нэг юм хоёр энэ шалтгаанаар ингээ биелэгддэггүй ингээ яваад байна. Энийг яах юм бэ гэдэг асуудал харагдаад байгаа байхгүй юу тий. Ер нь бол ингэдэг юм байлээ. Одоо ажилгүй байхаар тэгэл мөнгө авахгүй яваад ах юм уу гэдэг асуудал байна л да. Тэгэхээр чи ажил олж хий. Тэгээд орлого ол, тэгээд төлөө гэдэг одоо хүн зүгээр энгийн байдлаараа тэгэл хэлнэ шүү дээ. Тэгтэл энд одоо жишээлбэл бид нар нэг Германы сургалтанд байж хад герман багшаас асуучсан. Танад яг энэ тохиолдолд яадаг вэ гэхээр тэр хүнийг ямар ч байсан ажил хий гэж шаарддаг юм байна. Тэгээд хийхгүй бол ажил олж өгдөг юм байна. Ийм ажил хий, тэгээ хүүхдэд тэтгэлгээ төлгээд. Тэгээд төлөхгүй бүр тэрийг тийм ч аргагүй ажиллаж хийх боломжгүй, тийм бүр ингээ аргагүй байдалд орох юм бол төрөөс тэтгэлгийг нь болгодог. Ийм сан байдаг. Ийм аргаар шийддэг юм билээ. Манад бол ерөөсөө одоо тэр хүн дээр очил зогсчод байгаа байхгүй юу. Тэгээ яах юм бэ цаашаа гээд. Тий. За манай нэвтрүүлэгт 3 минут үлдсэн байгаа юм байна. Одоо энэ шүүх байгуулах тухай хуулийг харахаар 2026 оны 1 сарын 1-ээс хэрэгжихээр байна. Гэтэл гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулга, за гэр бүлийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн одоо төслүүдч гэдэг юм уу. Эдгээр маань одоо боловсруулалтайгаар шатанд явж байна гэж харсан. Их хурд бол өргөн мэдүүлээгүй байгаа юм байна. Тэгэхээр одоо нөгөө цаг хугацааны хувьд за одоо энэ хуулийн төсөл боловсруулахын үе шатын хувьд одоо яг энэ хууль маань хэрэгжих боломж нь хэр байгаа юм болоо. Тийм. За энийг бол үнэхээр одоо хууль тогтоогчоос төрөөс бол анхаарах хэрэгтэй асуудал энийг. Яг одоогийн байдлаар одоо ингээ 6 сар дутуу байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хооронд 6 сар дотор одоо ингээ юу бэлэн болсон байна вэ гэж харахаар гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл нь бол одоо ингээ хэлцэгдээд явж байна. Тэгээ тэр төслийг хэлцэхэд бол маш олон төлөөллийг оролцуулж байгаа нь айгүй зөв байлээ. Тэг яг мэрэгжлийн хүн бол яг мэрэгжлийн л байдаг. Тэр хүнээс яг одоо зөв юмнууд гарч ирдэг. Би нэг хэлцүүлэх дээр нь хэдий удаа сууж исэн. Тийм тэрүүгээр их нэлээд өргөн үрэтэ хэлцэхтэй ингээ санал аваа яваад байгаа нэг зүв байгаа юм. Тэгэхээр одоо яаж ажиллах вэ, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр яг бэлэн байна уу гэхээр бол бэлэн юм юу ч харагдахгүй байгаа байхгүй юу. Хаана үйл ажиллагаа явуулах юм. За тэр шүүхтэр дагуулад очлоо гэхэд шүүх биш. Тэр хүүхдийн хувьд нэг өвтэйхэн тэр нэг гоё газараа ороо явчлаа. Яг нэг хүүхдийн сэтгхүүгээр тэрийг нэг гараад явах нэг тийм орчин ерөөсөө тэнд байхгүй. Орчинтой тийм нэг ямар нэг одоо юу алга үйл ажиллагаа явуулах байр алга байна. За дээрэс нь процессын хууль нь байхгүй байна. Гэр бүлийн хэргийн шийдвэрлэх хууль гэж бид даасан хууль байж ич энэ үгэн цаашаа зөв явах байхгүй юу? Одоо харьяал наад захын дээр харьяал бол эрдэн шүүхээс юугаараа ялгах уу те. Тэгэл тэр хугацаа өөр ямар өрмөц ажиллагаанууд байх вэ? Тэр бүгд ингээд нэг дор хуульчлагдчихэж тэр процессыг дагчиж нэг ажиллагаан зөв явна шүү дээ. Хууль нь байхгүй байна. За шүүгч нарыг мэрэгшүүлэн бэлдээгүй байна.
Эдгээр яг гол хүчин зүйлүүд нь ерөөсөө энэ байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр бол жоохон сэтгэл түгшээлээ. Ер нь бол ингэж яг одоо зөв эхлэхэд бас хэцүү л байна та гэдэг нь харагдал байгаа. Тий. За ойлголоо. Өнөөдрийн нэвтрүүлэгт орж за манай үзэгч сонсогчдод хууль эрх зүйн талаар тодорхой сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Цаашдынх нь ажил амьдралд амжилт хүсье. За үзэгч сонсогчдод терминал 1 тэг хөтөлбөр хууль эрх зүйн болон за гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын талаар за мөн гэр бүлийн дагнсан шүүхийн талаар мэдээлэл өглөө. За ингээд дараагийнхаа дугаард дахин уулзъя. Баяртай үзэгчдээ.